Оройн төргийн эрхэм үзэгчтэй Монгол Совжийн ток шоу ярилцлагыг бид өнөөдөр төрийн ордноос бэлтгэж байгаа. За тэгэхээр өнөөдөр төрийн ордонд Монгол Улсын ерөнхий сайдыг огцруулах асуудлыг төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцэж байна. За тэгэхээр өнөөдөр одоо улс төрийн хоёр том намын дарганаар мэдээлэл хийснийг үзэгч та бүхэн одоо мэдж байгаа. За тэгэхээр бид өнөөдөр улсын хурлын гишүүн амар жаргалтай ярилцахаар бас өрөөнд нь ирсэн байгаа. Тэгээд бид ярилцлага таны мэдээлэлээс эхлэе гэж бодож байгаамаа. Амар жаргал гишүүн та одоо өнөөдөр засгийг одоо хамтарч барьж байгаа Ардсан нам Монгол Ардын Хувьсгалт намын 2 жилийн дараа дахиж байгуулсан гэрээтэй холбогдуулж мэдээлэл гаргасан. Тэгэхээр энэ гэрээг ер нь яаж харж байгаа? Мэдээлэл гаргасан гол шалтгаан. Гэхдээ яг зөвхөн яг ийм мэдээлэл гаргахад бол үнэхээр цочирдсон. Энд юу вүлээ, ямар учиртай вүлээ, одоо яах ёстой юм бэ гэж бодсон. Тэгээ ашгүй бас нэг жоохон эргэлзээд ингэж байжсэн чинь Батүл тэнцээ мэдээлэл гаргаад нэрэж тэн чинь Батүл тэнцээ мэдээлэл гаргаж би ч гэсэн бас Батүлийг дэмжиж мэдээлэл гаргаж энэ ажил төрөл дээр байр суурь илэрхийлэх ёстой байна л гэж л үтсэн л дээ. Тэгээ асуудлын гол нь юун дээр байна вэ гэхээр зөвхөн болгон өөрийнхөө өнцгөөс харж байгаа. Миний хувьд бол 2-3 зүйлийг онцлоод байгаа. Нэгдүгээрт нь 2016 оны сонгуульд ер нь бид нар ялагдвал яах юм бэ гэсэн нэг юм зэрэг гэрээний залтан дээр байсан байгаа байхгүй юу. Ялагдана гэсэн нэг тийм мөнгө аясаар орчихсон. Тэгэхээр чинь яаж ч утсан гэсэн намын дарагчийн сонгуульд орохдоо намаа ялуулъя гэж ордог болохоос биш ялагдуулъя гэсэн бодолтой орно гэдэг бол арай л нэг л биш санагдаад ийм байж болохгүй гэсэн нэг ийм санааг бол тэмдэглэж өгсөн. За хоёрдугаарт нь бол эцсийн эцэстээ бол хэнийгээ сонгох уу яах уу ийх вэ гэдэг бол улс төрийн намуудын одоо тэр нэг 8-ны хүрээнд дотор явдаг зүйл биш л дээ. Үндсэн хуулиараа бол энэ ард иргэд өөрсдөө сонголтоо хийх учиртай. Тэр хийх сонголтыг одоо бас өсөрдүүлж байгаа. Тэрийг одоо 8-ны хэрэгсэл болгож байгаа нь бол яаж ч утсан гэсэн Монгол улсын үндсэн хуулийн үг үсэг утга агуулгыг зөрчиж байгаа үйлдэл гэж үзэж байгаа. Энийг бол ер нь бол өөгшүүлж болохгүй гэсэн ийм байр суурьтай байгаа. За бас нэг зүйлийг анхаарах хэрэгтэй маа. Тэр нь бол юу юм бэ гэхээр бол угаасаа энэ нэг төр гэдэг юм чинь энэ ардчилсан төрийн тогтолцоогоо нэг төлөвшөх гээд оролдоод шүү дээ. Нэг сүүлийн 25 жил ингээл өөрийгөө нэг олж чадахгүй заримчтай болоод байгаа юм шиг зарим юм дээр халаад байгаа. Тэгээ энэ дээр нэг чухал фактор нь бол улс төрийн намуудын төлөвшлийн асуудал байгаа байхгүй. Тэгээ улс төрийн намууд өөрөө яаж төлөвшөж байдаг вэ гэхээр бол өөрийн гэсэн институтууд байгаа. Тэр институтуудаа бүрэн хэмжээгээр ажиллуулж улс төрийн намын төлөвшил бол гарч ирэх ёстой. Тэгээ хэдий төлөвшсөн улс төрийн нам байна, төдий ч Монголын төр өөрөө төлөвшөж, за тэр хөгжлийн асуудал чинь бас нэг зүг чигээ олж явах учиртай юм л да. Одоо зүгээр энгийн үгээр бол дээрээ судлаа болохгүй, доороо гүйдлээ болохгүй гэдэгтэй л адилхан л үг л дээ. Тэгээ энэ утгаараа энэ хэмжээний асуудлыг одоо тэр бусад улс төрийн намтай гэрээ байгуулах хэмжээний асуудлыг бол намын доторх институт тухайлбал одоо үндэсний зөвлөлт хороо гэж байж байгаа. Энэ институт шийдэх үүрэгтэй. Дөрмөн дээр нь ч гэсэн тодорхой тэгээ заачсан байж байгаа. Гэтэл энэ институтын шийдэх эрх үүргийг өөр дээрээ булааж аваад ингээд дур мэдэн шийднэ гэдэг бол зүгээр намаа үгүйсгэж байгаатай адилхан болчиход байгаа байхгүй. Миний байр суурь бол юу вэ гэхээр бол ямар ч гэсэн хууль дүрмэл гэж байх ёстой. Хоёр монгол хүн явж байгаа бол нэгэн дарга байх ёстой. Чи хэрвээ ганцаараа гүйж байгаа бол толгойч нь, малгайч нь одоо дарга болоод явж явах ёстой гэж дээр үед ярьдаг шүү дээ. Яг тэрүүнтэй адилхан энэ намал юм бол тэр намынхаа дүрмийг барь. Тэнд чинь намын их хурл гэдэг байж байна. Намын гүйцэтгэх зөвлөл гэдэг байж байна. Намын үндэсний зөвлөлт хороо гэдэг байж байна. Энэ улсын их хурлд гарчсан намын бүлэг гэдэг байж байна. Намын удирдлага гэж байгаа. Эцсийн эцэстээ намын удирдлага гэдэг маань бол намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга, нийслэлийн намын дарга гэж байна. Энэ гурван хүн намын удирдлага болдог байхгүй. Тэгтэл нийслэлийн намын дарга энэ тухай ямар ч ойлголт хүл байж байгаа жишээтэй л дээ. Тэгэхээр ингээд нэг намаа үгүйсгээд эсвэл өмчлөө тайчна гэдэг бол эцсийн дүндээ бол энэ төрийг сулруулж байгаа л асуудал болж байгаа. Тийм. Би зүгээр нэг зүйлийг энэ шанзаа гайхаж харж байгаа. Ягаад бол одоо 2 жилийн өмнө өнөөдөр одоо засаг байгууллагатай хамтарч ажилласан гэрээ зурсан. Дахиад 2 жилийн дараа яагаад зурж байгаа вэ гэж. Наан чинь бас нэг нюанс гарч ирж байгаа. Тэр гэрээ бол ямар гэрээ вэ? Шударгаас эвсэлтэй байгуулсан гэрээ байхгүй. Энд бол нэг намын аваад ш. Шударгаас эвсэл гэдэг чинь Монгол Ардын Хувьсгалт нам, нөгөөх нь Монголын үндэсний арчсан нам. Тийм ээ, 2 нам байгааз. Гэтэл нэгийг салгаж аваад ингээд хийгээд нэвсэлтийн бүхэлд нь байгуулж байгаа ш. Нэг намтай нь байгуулад байгаа чинь бол тэр 2 жилийн өмнөх гэрээ биш болчиход байгаа. Шал ондоо одоо субъектийн тухай асуудал гарч ирээд байна шүү дээ. Тэгээ нэг ийм нэг нарийн шир юм байгаа юм бол тэрийг бас тэр болгон хүн ойлгохгүй байж магадгүй нөө. Тэгэхдээ иймэрхүү ямар ингээд нэг тийм өнгөлн далдал тэгээд нэг өөрийгөө зөвтгөх гэсэн. Тэгээ ямар ч болсон
мэдэгдэл гаргасан. За тэгээд тэр мэдэгдэл зөв зүйтэй байж гэдэг нь бол өнөөдрийн үйл явдал харууллаа гэж би ойлгож байна. Тийм үү? Хоёр нөхөр гарч ирээд сая одоо буруу юм хийчихжээ. Одоо тэрийг засан залруулъя. Ажлын хэсэг гаргаад энэ дээр одоо ажлыг гээд ингээд хүлээн зөвшөөрч байна гэдэг бол Батүлийн мэдэгдэлч зөв байсан байна. Миний мэдэгдэлч гэсэн зөв байсан байна. Ер нь энийг эсэргүүцсэн олон намын одоо байгууллагуудын мэдэгдэл манай намын мянган гишүүдийн байр суурь бол зөв зүйтэй байдаа гэдгийг л эрхэш одоо олонний өмнө хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож байна. Доктортой байдлын тухай одоо хүндгүй орхиж болохгүй. Тэгэхээр та бол бас 1990-аас 2000 онд ардчсан нам олон байхад бас ерөнхий сайд байсан хүн. Тэгээ одоо өнөөдөр одоо юу гэдэг төр доктортой байх хэвээр дахиад ардчсан нам 1900-аас 2000 оныхаа алдааг давтах вэ? Алтан үе сайдыг одоо огцруулвал тийм үү тэр алдаа руугаа орно гэсэн ийм мессеж одоо бор шувуу их нийсдгээ. Тэгэхээр мэдээж төр доктортой байх нь хэрэгтэй. Гэхдээ сайн төрөө муу төрөө гэдэг бас асуудал байна. Та энийг яаж харж байгаа вэ? Ардчсан нам үнэхээр алдаагаа давтахгүй тулд одоо хичээгээд байна уу? Гэхдээ наад чинь тэгээд их тийм зовлонтой асуудал л да. Наад чинь юу гэж сонсогдож байна вэ гэхээр бол энэ чигээр нь байлгаж ил гэсэн үг болж байгаа. Одоо намаавадын алдаагаа давтагдахгүй бай, доктортой байдлыг хадгалъя. Ер нь одоо бас гээд нэг гой нэр томьёонууд ашиглаад яваад байна шүү дээ. Энэ бүгдийг ингээд базаад үзэх юм бол энэ чигээрээ байж ил гэсэн үг болж байгаа байхгүй юу? Энэ засгийн газартаагаараа дээд зэргийн хариуцлагагүй, замбраагүй, цэгцгүй, чадваргүй энэ засгийн газартаагаа энэ ерөнхий сайдтайгаа байж ивэл гэсэн үг болчиход байгаа байхгүй юу? Би хувьдаа тэгж бодохгүй байна. Энэ ямиг өөрчлөх хэрэгтэй. Өөрчилж байж эн чинь урагшаага явна. Эцсийн ардчсан намын нэрийг бодно гэх юм бол энийг өөрчилж байгаа нь бол ардчсан намаа бодож байгаа хэрэг. Тэрнээс энийг ингэж одоо нууж хааж энэ нэг гой нэр томьёоны цаана нуугдж байна гэдэг бол ардчилсан намыг нугсалж байгаатай яг адилхан. Ардчилсан нам асуудал байгааг хэлж чаддаг байх хэвээр. Уулын чаддаг л байсан тэгж. Тэгээ тэрийг шийдэж чаддаг байсан. Тэр нь бол Монгол улсын эрх ашгийг нэгдүгээрт нь тавьж явдаг гэсэн. Тэрнээс өнөөдөр хэн нэгэн хүнийг нэг эрх мэдэлтэй зурлуулад байлгахын төлөө бол явж болохгүй л дээ. Тэгээ яг нэг үгүй хэлэхэд бол өнөөдөр Алтан хаягт бол одоо ерөнхий сайд болсон тэр цаг үеэс нь авахд бол асар их хэмжээний ихтгэл найдвар хүлээлгэсэн шүү дээ. Тэгээ зөвхөн ихтгэл найдвар хүлээлгээ зогсоогүй яг нэг үгүй хэлэх юм бол материалын талаас нь ч гэсэн ер нь маш их дэмжсэн. Энэ шиг 3 триллион төгрөгийн санхүүгийн их усүртэй ажиллаа эхэлжсэн засгийн газар Монгол улсын түүхэнд байгаагүй. Та ерөнхий сайдтай хэдэн билүүртэй? Бид нар ч бол хөрөнгө оруулалт бол 43 миллиардын тухай л ярьж байсан шүү дээ. Тэгэхэд хөрөнгө оруулалтаас гадна шууд ингээд үйл ажиллагаагаа явуулахад чинь хэрэгтэйгээд 3 триллион төгрөг гаргаад өгч байсан. Тийм юм бол байхгүй л дээ. Тэгэхээр ийм хэмжээний санхүүгийн дэмжлэгтэй байжгаад тэгээ энэ болтол нь унгаана гэдэг бол одоо мундаг авьяастай хүн байх ёстой л гэж бодож байгаа. Би бол үндсэндээ ажил унгаасан л гэж бодож байгаа.